Манай мэдээллийн хөтөлбөр эерэг нөлөөллөөр бие биендээ харилцан туслаж, хамтдаа хичээлэн гадаадын олон шилдэг их сургуулиас 100% тэтгэлэг авч чадсан сурагч хүүхдүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Гёте сургуулийн 12А ангийн сурагч инх бэлгүн инх баясгаланаар хамтдаа эсэлтийн шалгалтандаа бэлдэж, одоогийн байдлаар 5 их сургуулиас тэтгэлэгт тэнцсэн хариу хүлээн авчээ. Ард анх ороод гинт төгсөж байгаа мэдрэмжтэй авч иглээл. Тэгэл сургууль соёл их сургууль гээл. Тэгэл өмнө нь ерөөсөө хийж байгаагүй надаа шинээр хийж гисэн болохоор одоо материал бүрдүүлэх тэгээ шалгалт өгч үзээгүй нэг олон улсын шалгалтуудад өгөх гээл. Хамгийн ихний сургууль 12 сард шууд ирж исэн. Тэгээд би ингээд харчаад ингээд уул нь ингээд сургуулийнхаа сайт руу ороод тэнцэн мэн үгүй ингээд ийм захиа ирдэг байхгүй юу? Миний төв сургууль зүгээр чи орчлоо гэж бичсэн байсан. Анхны сургуультай тэнцчихэд эхлээд жоохон гайхсан. Нэг тэгж их тэнцээд тэгээ дээрээс нь тэтгэлэг гэдэг аав гэж ерөөсө бодоагүй байсан. Тэг би одоо энэ юу бодлоо юм скам юм болов гэж одоо аавч яртайгаа хэлцаа тэгээд тэнцсэн байсан. 10-11 сургууль руу өргөдлөөр явуулсан. Тэгээд тэнцэнээс 5-д нь тэнцсэн. Тэгээд нийтдээ 4 жилийн хугацаанд яг бүх сургуулийнхаа тэтгэлгийг оруулвал 492 мянган долларын тэтгэлэг авсан. 11 сургууль руу өргөлөө явуулаад тэгээд 6-д нь тэнцсэн. Тэгээд зургуулгаас нь тэтгэлэг ер нь тодорхой хэмжээний тэтгэлэг авч чадсан. Мэргэжлийн хөдөлгөөр инженер, механик инженер болох гэж байгаа. Тэгээд манай аав ээж хоёр багаас маань инженерийн суурийг маань тавьж өгсөн гэх юм уу? Бизнесийн чиглэлээр сурах гэж бодож байгаа. Тэгээд бизнес, эдийн засаг, тэгээд цаашаага бас ер нь тийм нийгэм тал руугаа мэргэжлүүдэд их сонирхолтой багасаа ер нь сонирхолтой байсан. Шалгалтаа хамтдаа бэлдээд, амжилттай шалгалтандаа тэнцээд, тэгээд тэр амжилтаа хамтдаа хуваалцаа, тэгээд бинийгээ дэмжиж туслаа, тэгээд төшөө тулгуур болоо явд юм шиг санагддаг. Тэгээд их бэлгүүндээ ер нь бол миний бодлоор айгүй их манлайлал хийдэм болоо гэж боддог. Айгүй тийм сэргэлэн овсгоотой, авхаалчтай аргаар ингээд хийчдэг юм шиг санагддаг. Инх баясгалан маань болохоор орчиндөө айгүй уусах чадвар сайтай юм болоо гэж боддог. Тэгээд хүмүүстэй айгүй эвтэй зөв нөхөрлөж чаддаг. Тэстэд их хобби хийж баярлалаа. Одоо энэ хүртэл хамт байсан баярлалаа. Хааш тэгээд хамт их сургууль хамт төгсөж амжилттай амьдрал хамт төлөө авах. Адилхан. Ер нь их талархдаг, маш их талархдаг. Амар их зүйлийг ер нь надад бас ойлгуулсан. Тэгээд одоо бит хоёр яг энэ хугацаанд ингээ бие биендээ туслаад тэгээд бас энэ том ажлын ард гарч байгаад баяртай байна. Баярлалаа.